За өнөөдөр гарын эрдмээ үзүүлнэ. Та нарын хараад энэ гоо сайхан гэдэг. Өвөөгийнх нь хувьд бол дүрс хувирг харагдах. Тэгэхээр өвөө энэ нүрэндээ хүссэн дүрсийг хувилгаж болох юм уу те? Энэ хамар мамрыг өндөрлөө дурцсгаад нүд мүдийг давхраатай болгоод болно. чин дүрс хувирах. Энэ нүр хүмүүрийг бом байлгаж булцайлгах юм булцайлгаад. Харин өвөө нь гурван нүдтэй болгох ч юм уу эсвэл хамар дээр хамар ургуулж чадахгүй. Тэр бол ойлгомжтой байх юм дээ. Нүрийн хамрыг агуу шилжүүлдэг. Нөгөө талаас нь зогчихгүй. Тэр чин л дүрс хувирах. Тэгсэрч юм. Маша. Аха. Нэг зогчээ тэгэл яг тэнцүү бол. Амар зөөлөн гардаг. Тийм. Бараг нүрэн дээр бүжиглээд байгаа юм. Ингэж байгаа л гарт ордог юм шүү дээ. Ер нь барай хилээний шидтнүүд холбоосыг үүсгэлээ. Тэгэл тэр хүнийг юу болгож хувиргаж болж болдог. Нэг ёсоор хэн нэгэнд хүрэлцэж байна гэдэг чинь бие биентэйгээ ирчмээ солилцож байна гэсэн үг юм. За дараагийнх. Танд өвөө тэгэхээр тэнгэрийн эрчим байгаа бол бид нар тийм эрчимтэй болно гэсэн үг. Өвөн та нарын толгой дээр сууж байна шүү дээ. Тэгээд хүрэлцгүүлээрээ дамжуулах юм а дамжуулж л байгаа. Энэ юу нэ? Гасраа ангарахаа ба. Биш ээ. Энэ юу нэ? Нөгөө массаж скраб нь таснаас. Ямар их өгдөө бэ? Золгортол үрхээс. Өөрийнх нь дүүр хуурай. өвөө та Шингэж эднийг бахаа. яаж мэддэг юм бүгдийг? Хуулаач юу хийн тэрийг би мэднэ гэсэн үг. Өөрийнх нь нүүр тэгшүүс юмтай байгаа зү. Ярьчмаар харин нэгтчигээ дэлдэж ярина.
өвөө нэг гой сайхан хийж байгаа хүмүүс бариулж байгаа хүний хэрчмийг нь авдаг гэсэн. Тэгээд тэрийг нь яаж гадагшлуулах вэ? Тэд өөр өөрсдийн гаргадаг арга барил байгаа л байлгүй дээ. Гоо сайхан гэхээс илүү барай хэлээ идэх хүмүүс ч бас. Ер нь бол тухайн хүнийхээ гайг үүрдэг. Ягаад гэвэл тэр хүнийг имжлэхийн тулд гарын мэдрэмжээр холбогдох хэрэгтэй болно. Нэгэнт л хүрэлцэж л байгаа бол эрчмээ хоорондоо солилцож байна л гэсэн үг. Харин энийг яаж гаргах гадагшлуулах нь тухайн барьж илж байгаа авж байгаа хүний чадвар шууд оролцсноо гэсэн үг юм. Гадагшлуулж чадахгүй бол яах вэ? Нуруундаа үрсээр л байх болно. Тамирд нь ядарна. Ахуу байдал нь хүртэл таамаглахын аргагүйгээр бай юм дундах нь их болдог ч гэх юм уу. Үн царай зүс гундах, чин тэжээл, эрч хүчээ алдах гэх мэт олон зүйл бий. Ханар мэдж байгаа шүү дээ. Улаач гинтгэн л ийм зүйлийг сурахаар болсныг. Дараа 20 жилийн дараа гэхэд өвөө нь ингээд сууж явах бах та. Тэд нар ч өөрсдөө гоогаад ирэх юм аа. Өвөө нь залуужуулаад өнгө зүсийн нэмэл эрүүлжүүлэл яваад байна. Бид нар хажууд нь түшээ хийгээл явж байгаа өдөх үү. За тэгдээ. Оо гэлалаа. Жохон цалин хөлс өгөөд тэгэл хажууд нүд хийгээд байж байхгүй юу? Тий. Хаан юмсан бацаа. Хаан тийм. Өөний ахтай Монголд ажилладгаас чинь 10 дахин ихийг өгье. За. Бид нар нэг модны ууланд явж байхад өвөө. Гол мөрөнд дом хийжсэн шүү дээ. Тэгэхээр та хамт байсан уу? Тийм ээ. Би Манайх Өөнөөс нь бууж та нарын дом ууланд тосолж л байсан юм. буужа. Алганы эрчим байгаа бол бууж дамжуулалгүй яах вэ дээ. Тэгэхээр та залраагүйсэн ч гэсэндээ улаач нөлөөлж бууж Бидэн та нарыг мэднэ. дэжгүй өөр хүмүүс бас. тацгаа. Өвдөхөө. Бид нар ч өөр хүн болохоор л хэл байгаад байгаа шүү дээ. Хай синөө. Алаас тэгээд угс хойрон гайгүй хүмүүс байсан. Бид нэр өөрсдөө өвөөд гой залуу ирчмээ хадгалаад өөрийгөө гой залуу байлгахыг гэвэл хувьдаа яг ямар аргыг ашиглах вэ? Өвгөө дамжиж л байхгүй юу? Дамжиж л ахгүй юу?
Хугацаанд дуусан гут нь хурж ирээд байхгүй юу да. Таны оролцоо байхгүйгээр бид нэр. Тийм бол өвөд нэг юм үйлчлүүлэх юм бэ. Тийм байна уу? Тийм бол энэ арга нуунаа. Бид нэр үйлчлүүлнэ л дээ. Аргаа зааж өгөхгүй. Бас зэлтээ. Зэлтэх нь шүү дээ. Өвөд бид Гэртээ бас хийх гэдэг юм уу? бид нар чинь бүр бүгдээрээ шүвийсэн нарийнхан нүртэй бүр өнгөс нэмэдлэх тий. энэ хорвогийн хүн төрөлтөн бүгд л аль эртнээс л урт залуу настай залуу эрчмээ хадгалж үлдэх гэж янз бүрээр оролдож байсан. Гэвч ихэнх арга барил ер нь бөгж шахуу бүтлгүүтж байсан. Нэг хэсэг нь шившлэг тарны домын аргаар ч юм уу. Нөгөө хэсэг нь болохоор эд зүйлийг хувиргах арга барилаар найруулах, холих гэх мэт аргуудыг их ашигладаг байсан гэсэн үг юм. Гэвч аль аль нь амжилтанд хүрээгүй. Та ямар аргыг ашигладаг вэ? Аль алийг нь ашиглав? Лооц. Та нар энийг ойлголоо дор хаяж 200 жил болох ёстой шүү дээ. Амар байна. Өвөө нэг ийм л юм улаачаар нээлгс юм шүү дээ уг нь. Хүн гэж сууж байгаа. Үгүй гарч хүрсэн. Өвөөгийн гарын хэлхэнтах гэж. Биднээс илүү. Google гэнэт цэцэн газар зурлалцсан. Бараг зулгаж мэдээд. Бас л зөвшрүүлэх гэж нэлээ юм болсон. Улаачаар ч мод юм суулгаад нэлээ хөшинг болсон байл шүү дээ. Элвэ юм дандаа золиос шаарддаг. Хатуу зүйл хийгээд байсан хөгжмөө дарж чадхаа байсан. Барайгаа хийж чадхаа болцсон байсан шүү дээ. Одоо харин буцаад сэргэж эхэлж байгаа шиг байна. Өвөө тэгэхээр дүр сувиргах арга гэхээр зөвхөн нүүрэнд биш хүний биед бас нөлөөлөх боломжтой юу? Тийм ээ. Гой бэлхүүстэй, гой мөмтэй, гой өвцөгтэй болмоор явал яах вэ? Та нар ямар шуналтай. Ирчээр ир болмоор явал яах вэ? Гэдэг чинь л хүн байхгүй. Би болохоор хүн гэж нэрлсэн баха. Энэ хорвоод хүн залуу сайхан насаа хадгалъя гэж ир юмгүй л хошуурцгаасан хэвээр л байгаа. Энэ бол аль эртнээсээ л хүн төрлөختний ирж хайж байсан зүйл. Өгд амжилтанд хүрж байгаагүй. Яагаад гэвэл арга барил нь буруу байсан учраас. Тухайн зүйлийн мөн чанарыг ойлгоогүй, ухаараагүй нэгэн цаг хугацаанд хайр ивэл өгөхгүй шүү дээ. Дээрээс нь хит их улаан ирж хайж байгаа хүмүүст бол бүр боломж өгөхгүй. Тэгэл өвөн улаачаар бэлтгэлийн хийлгээл байгаа. Тэгж байгаа л нэг өдөр гаргана да. Нэг эрдмийг 10 100 1000 төм давтах тусмаа л гарт ордог юм шүү дээ. Залхуу байгаа гэвэл яах вэ? Залхуу хүнд хизээч ер нь юм ирдэг юм уу? Ялалт амжилт тийм зүйл ч ирэхгүй.
Тэглээч хорвоо ертөнцийн хуулиар нь залхуу хүнд бүх ивэл нь холддог. Хийж үтээсэн чимгүй дими байлгаснаас явуулсан дээр гэсэн зарчим үйлчлэн шүү дээ. Залхуу хүмүүст түүх бүтээдгүй. Шинэ үеигч бүтээдгүй гэсэн үг юм. Тэд бол зүгээр л хэрэггүй амьтад. Тэгэж үзнэ. Остэлтэй. Хүн яаж залуугаараа байх вэ гэдэг талаар нас нууцаар асууж байгаа шүү. Өөгийн гарсан янзын түнж. Өвөн та нарын гоё болгож байгаа зарнаа. Ямар хүмүүст заагдах юм бэ үү? Хараа хүмүүс заруулнаа. Хараа хүмүүс зарнаа. Харал биш шүү гэж. Харал биш шүү. Та тэгээ арьс өнгөний үзэл гаргаад байдгийг. Хол хүн шүү дээ. Санасаар тэгж ярьсан. Танаас нэг зарагдах нь ойлгомжтой хүмүүс шиг л ярьж байна. Бүр шийдсэн дээ өөртөө заа. Харин тэ. Бүр гоёж юм гот. Битгий наг харуул зараарэ хаяа. Гоёж байгаа. Өвөн та нарыг олонд улам сайн өртөж явна гэж бодож байгаа. Өртөж юм. Та нар ч өвөөгийнх нь одоо нүүр царайнууд болж байна шүү дээ. Жим юмд явсан чи өгцөг мөгцөг хараад тэлээ юм аа. Нүд салахгүй шүү дээ. Гэхдээ шинэ ирний цаг үед зүс царай муутайхан хүмүүс ер нь тэнцэхгүй. Яагаад вэ? Тийм сайхан цаг үед царай муутай хүмүүсээр дүүрэн байна гэж чи бодоод үзтээ. Ямар байна? Сайхан өвс ногоо, цэцэг тал бүх юм нь сайхан. Тэгээ хүн царай муутай байл яах. Тэр чинь амар уйдгартай өстэй. Нэг хүн чинь нөгөө хараагаар тий харснараа имийг хүлээж авдаг шүү дээ. Гэхдээ дээр үлд чинь бас нөгөө нэг хатад матад дохид эмэгтэйчүүдээ бас ингээ гоо зүс царай тиймэрхүү юмд нь айгу ач холбогдол өгдөг ч юм уу тэг шинжиж авдаг гэсэн байна. Одоо бол зүгээр хайр байвал баг царайны сайхнаар цай сүлэхгүй мөлгүй өдр гэдэг чинь худлаа заяа. Цай сүлэн штт. Яа тийм гарсан бол бас тий. Харин тий. Тэр чинь ингээ бараг тийм баха тий. Тэгэхээр ч одоо ингээ хүн чинь илүү гоё сайхан байх чинь өөртөө арчаа марчаа одоо нэг ингээл ухамсар ухааны бас асуудал байна шүү дээ. Гэтэл тийм харин тэ дараа ичиж байгаа. Наа тэгвэл шинэ ирний цаг үед гэдэг нь бүх юм нь сайхан болж эхлэх үе шүү дээ. Тэрийгээ дагаад хүний өнгө зүс хүртэл өөр болохыг хэлж байгаа. Тэр өвөө Тэтэл нэг зүс муутай байна арын хаалгадна гэдэг баха. Ардуур гүйж байгаа тэмцэх боломжгүй гэсэн үг юм. Зүс царай муу гэдэг нь харагдах байдлыг хэлээгүү. Сэтгэл нь хар. шууд царай л утаад байлаа. Гүн бүр онц биш мөртл. Онц тийм гойд биш мөртлөө нэг дотроосоо гэрэлцсэн хүмүүс байдаг. Тийм тэгээ. Тийм хайр үрээд юм уу эсвэл нэг санаасаа нэг гэрэлтэй байдаг. Харин тийм байдаг те нэрээ. Царайлаг бол биш бие гоё авч явдаг ч юм уу эсвэл амар гоё гэдэг. Тэр бол эрчим юм шүү дээ. Тийм зүйл чинь царайлаг гин шүү дээ. Та нарын тэр харж байгаа тэр ямар царай яадаг нүд энэ төр биш. Бид нэр ер нь хэр царайтай нөгөө? Доторхон хэр юм? Эхлээд өвөн хэд яваа тий.
Одоогоор хэлэхэд хэцүү бай. Шинжээд хийе. Шууд хэлүүлчих гээл те. Тэгэл ойлгомжтой хэллээ шүү дээ. Өвөө нь гараараа нэг хэд яваатья. Тэгээд нэг өөр болчих واخ. Тэгэхээр ямар хуу царайтай гэдэг нь ойлгомжтой нөө. Тийм байна уу? Харин шинжтэй байна уу? Өвөгийн шинжээ орчиж тэнцгүй гэж. Амар хариулттай нөө. Бид нэр тэгэхээр нэг базаахгүй юм байна л та. Би зүгөө. Мацахаар одоо сонгоцсон байгаа байхгүй юу? За нэг хэд яваа дээрдэх нүггүй юу? Нэг засал авах нүггүй юу? Сонгоцсон байгаа байхгүй юу? Амнаа. Тэр өвөө. Ер нь бол ийм шүү дээ. Одоо голын эрчмийн жилүүд учраас маш их хуур ашиглалт ихтэй. Нэг бол хит хүйтэн мөн нарны тусгал эрчимжиж маш их гэрлээр шарах болно. Энэ үед хүн яах вэ? Бараг нүд хүртэл нүдний доторх ус хүртэл хатна гэж бод. Хэм учраас хүмүүсийн нулимс гоождаг шалтгаан нь тэр юм шүү дээ. Тэгтэл нь арьс зүсээ чинь хатаахаар яах вэ? Үрчиж, хорчийнх нь тодорхой үзээ. Үрчиж, хорчиж, харлаж өөр ямар болдог вүлээ. Энэ жил надад тийг санагдаад байгаа шүү дээ. Өмнө нь градусын үед бол харьцангуй бага заяа. Одоо 20 эдтэй л байгаа шүү дээ. Тэгсэр нэ цаанаа л амирч ихэн хүүтэн босож л өслөө. Тэгэхээр одоо бүр 30 30 төр хүрээд дивс эхлэхээр одоо яанаа л гэж бодож байна. Тэр бол хүмүүсийн буруутай зүйл бас оролцож байгаа шүү дээ. Бас дахин шинжилэлт явагдаж байгаа гэдгээрээ энэ хоёр нь давхагдсан учраас нөлөө нь хүртэл хүчтэй байх болно гэсэн үг байна. Хүн ертөнцийг хизээж хөдөлгөж байгаагүй. Энэ орсхойг өөрсдөө ч танихгүй шүү дээ. Тийм учраас одоо бардамлаа зогсоогоод аяын дагсан дээр дээ. Өмнөхүйт нь чадаагүй байхад одоогийнх нь чадлаа юу да. бид нарыг арай хөлдөөж юм шүү дээ. Өмнөх үеийн шиг Шаруул арай дээр юм болов. Ер нь шарах гадлаа төөнөд байгаа шүү дээ. Өмнө хөлдөөж исэн бол одоо зүгээр гал хөлөлгээл галтчих гээд байгаа юм шиг. Энэ галтнаар нь улам төнснөөр яана гэж бодож байна. Та нарыг шарсаар байх болно. Энэ шаралтаас зүс хүртэл хувирах болно гэсэн үг юм шүү дээ. Ямар болно гэж бодож байна. Улаан л. Нарнаас цогтойгоо газар дор амьдрна гэсэн шүү. Нас болох л санаа. Тэгж амьдрах гал тийм янз бүрийн юм зохиогоод байгаа юм биш үү дээ. Нэг юмний тооцоо авсан учраас л тийм юм дуурайж хийж байгаа тийм үү? Одоогийн дөгөө хүмүүс юугаач мэдэх үү? Дандаа л бусдаас юу хүсэж байгаа тэр болгоныг айлтгахаар тэрийгээ дагаал итгэцдэг. Худлаа ирсэн ч итгэн. Үний ярихаар худлааг нь болохоор үнэн гээл дайрч шүү дээ. Альчура. Улаачийн үргэлж асуудаг асуулт шүү дээ. 10 жил гарan асууж хайж байна. Хүний сүнс хөгшөрдөггүй. Ятал махан бие яагаад өвчиж хорчиж шимт хижээлээ алддаг юм бол гэж. Энэ хоёр цуг нэгдэл үжиж нэг нь яхаар модож хорчиж дуусаад сүнс нь болохоор
нас гэж байхгүй залуу хിവэрэ байдаг юм бол гэж асуулт. Ер нь хөгшин гэж юу хэлдэг юм бол? Хөгжим энерги хар энерги сороосоор байгаа л гэдэг байна. Хар төгчөндөө Бодлоос хамаардаг. ертөнцийг буруу таньж мэдсэн бол яах вэ? Буруу бодолд автна. Нөгөө та нарын хэлдгээр хар ирчим. Түүнтэй нөхцөж эхэлнэ. Түүнд саруулна. Тэгээд хэрэггүй болно. Хөгсөрнө гэдгийг муудна гэсэн утгаар ойлгож болно. Ялзарж муудахтай адил. Ханар бол зүгээр л туршилтын амьтад байх нь шүү дээ болооч явд. Зөв. Хамгийн ам бүхтэй. Харах туулаа хоёрын аль нь хурдан өгдөг вэ? Туулаа. Тийм ээ. Тэгвэл та нар харахнууд байх нэ. Тэгээ бид нар чинь туулаа шиг хөршдөг үү? Ам бүх талаас нь ирж байна. Нэг туршаал туулаа нөхцөл хэцүү гэж. Тийм учраас модны үлэнд олон дагуулж явсан да. Их чалгасан да. Шалгаалал байсан бид нар тэгвэл тий. хэр гарахаар ир шинжир гараад ирэх гэсэн шүү. Муухай ирээс дээрээ та нар. шинэ нэрэнд ороход ирсэн юм. Жохон тавмаар тэмцэх юм уу? Юу төвчээр заахаа юм бол тэр талаас л хэрэгтэйсэн тий. Гэхдээ үгүй яагаад одоо ихэнх эрэгчтэйчүүд нэг эмгтээлэг шинжтэй, эмгтээчүүд нь эрэгтэйлэг шинжтэй болоод байгаа юм болов? Та нар л өөрсдөө тийм болгоод байгаа үед. Тийм үү. Том болсон хүүхэдтэй бол хайтай л ханддаг шүү дээ та нар. Нөгөө хэд нөгөө дүрдээ итгэж гсэн тэгээд нэг хүүхэцэг мангуу юмнууд болж таарлаа. Элевэж нь эле би энийг хий гэсээр ядаж нэг хоньны махаа өвдчих чадал байгаа байлгүй дээ. Байхгүй юу? Та нар л хийж өгч гинөө. Одоо тэгээд юм төрөөж харахад яана одоо энийг яана гэж байгаа л хэлэх гэл үзэх баг тий. Дахиад юм уу? Тэгвэл бол Энд энэ угаасаа чадна. Юм ихгүй байгаа хүмүүс чи яах вэ? Таргална, бүдүүрнэ. Тэрийгээ дагаад уйлна, унжин, сол байна гэж буун л ажил байна да. Хөхөл хөхтэй итэл юмнууд байна шүү дээ. Та нарч тийм болгож болохгүй юм. Тэгэхдээ хүчрхэг ирэх хүнд та бүгд дуртай хэрнээ. Өөрийнхөө дэрэгдэхүүдээ хүчрхэг болгож чаддаг байна. Харамсалтай. Тэгэхээр энэ нэмэгтэй хүний сул тал байдаг байх нэ дээ. Хит их бөөцөлж хайрладаг. Одоо тэгээд өөрчлөлтөөр гайхаад гэхдээ үгүй энэ чинь хүмүүсээс нь биш амьдралынх нь хэв маягаас шалтгаалаад байгаа юм шиг. Хотчлт өнтертэй холбоотой. Тэгэл эрэгтэйчүүдэд нэг хийх юм байхгүй. Би хүчний ажил явж байгаа.
Батлаж ямар гараал адуунда мордно гэх юм шиг адуугаа ургална гэх юм биш. Харин тэ адуу мал гэх биш. Ханаа төхөөрнө гэх юм биш тийм. Тэг гэртээ ороо ирэл хоол идэл. Сэтгэхэд хийрүүл ичнэр бэлтэй. Тэр чинь сэтгэхгүй л байна. Хийх юм нарцсангүй болохоор тэгэл. Эмэгтэй хүн чинь тэгэл нөгөө л хоол цай гэр орны ажил гэдэг л тий. От хүрээ гэдэг чинь ёстой эмэгтэй хүний байх ёстой газар юм байна. Дүүгэн үл. Тэгээ тэрнээс болоод эмэгтэйчүүд Дар бол тэгэл орчин нөхцөл нь бүрдсэн ингээд тэднэрт тэгж хотром шахсаар хагаад ирчүүдийг ингээд сул дараа болгонгуудаа нөгөөдөл нь муу хүч болоо нас тийм. Ирэлдэг ирэх юм байна уу та. Зөвхөн Та нар л ирэлдэг баг. За тэгэхээр хүн гэдэг өөрийн буруу бодол ертөнцийг буруу үзэх үзлээс хамаарч хэрэггүй болж хувираад өтөл цогсөрдөг болох нэ гэсэн арга барил юм. Хэрвээ чи хорвоог зөв таньж орсгоогоо зөв мэдэрч чадвал чиний эсчин бүхэн шинээр бэлтгэгдэх болно. Чи шинээр өдрө болгонд хүрэх болно гэсэн үг юм. Хүний бие гэдэг бол ертөнцийн байдаг. Гэтэл энийг жам ямч гэнэ. Бараг л урт наслах юм бол чөтгөр шулам гэх гээд байна уу да. Энэ бол зүгээр л тэр шүтлгийн нэг бунхруулга төдий. Хэрвээ тэр зааснаас нь зөрчөөд өөрхийн нэгэн урт наслаа гэвэл яах вэ? Шашин шүтлэгтэй зөрчилдөх болж байна. Тэрнээс сэргээлж наад хүн чинь чөтгөр юм байгаа юм. Эн чинь тийм байгаа ингэж нэрийг хамгаалахын тулд алдаг байсан байх нь шүү дээ. Өөрсдийнхөө бурхныхаа элчигт алж чадсан хүмүүст бол асуудалгүй үзье. Нэг нөлөөгөө бодоод тиймэрхүү далд чадвартнуудыг бол намнах нь тэдний ажил юм шүү дээ. Үгүй бол өөрсдийнх нь үнэн илчлэгдэх юм шүү дээ. Ойлгомжтой байна. бүх цаг үед л ер нь тэгэхээр буруу хүмүүс давмгаа юм шиг ер нь олон хүн. Тийм болоод сүултийг хурдлуулж байгаа юм. Ямар ч шашин тэнцэхгүй гэдэг шалтгаан нь юм. Бохор болгонтой нэгдсэн учраас бүгдийг орхих хэрэгтэй гэж. Одоо тэгэхээр өвөө бөөнөр тэмцэхгүй ямар ч шашин тэмцэхгүй гэхээр одоо тэнгэрээс ингээ холбогдож байгаа одоо бидний өвөг дээдсэлтэр одоо яаж холбогдох вэ? Дор бүрдээ та нартай л холбогдно шүү дээ. Тэгэхээр ямар арга барилыг шууд бол холбогддог болно гэж байхгүй. Айчмаар. Одоогор та нар бүгд шахаанд орсон байгаа. Энэ нь та нарыг тэнгэртэй холбогдох шахаа биш. Хин амьд үлдэх вэ? Хин амьд үлдэхгүй вэ гэдгийн шалгалт. Бууж өгмөр байвал яах ёстой вэ? Тэр буруу болгоноо дагаад босоохон яв гэсэн үг. Шантраад. Бууж өгөхгүй гэж байгаа бол тэмцээл вэ? Кисэл вэ? Маргааш нь дахиад чанга шахаа хийн. Бас л тисэл вэ? Маш олон жил тэгэж шахаж байж нэг харахад энэ хорвогийн зарим хүмүүс нь хизээнэ алга болчихсон байх болно. Гарцсан л ах юм байна. Нэг л нартай өдөр. Тэхийн тулд маш их зүйл болно.
мөхөл хагцалж таймгүй их болно гэж тооцоол. Хаалт чангаар мэдээж яа гэсэн юм. Шахаар ирэнгүү. Чи ер нь хугацаагаа харсан юм уу? Хугацаа гарсан уу? Одоо тавтай. Нууц унж байгаа юм шиг хуурч болох уу? Шаг чамдахгүй тул гоо гэсэн шиг болохгүй. Юу яа гинэ? Нууц унж байгаа юм шиг ээ. Би ч сайн Өглийг нэг өгч байгаа юм шиг хуурдаг гэдэг шиг. Тэр боломжгүй. Та нарыг дор бүрт чинь шахна. За. Тэгэхээр нийтээр нь ингэж дээрээс ч харж биш. Дор бүрээр чинь ихчиж шахаж байгаа гэсэн утгатай. Тэгэхээр эндээс зүхтах ямар ч боломжгүй. Манай улаач хүртэл шахаанд орцсон явж байгаа шүү дээ. Хүүхдүүд яах вэ? Тэд ч ялгаагүй. Тийм. Бид ч одоо хийсэн гим байхгүй зүтэй үү? Нэрч эцэг хийх эрчмийг нь хэмэлцчихдэг. Гин байхгүй байлаа гэд заримдаа тийм зүйлийг үзэхээс өөр зам байхгүй. Тэр цаг үед мэрсэн болохоор тийм үү? Хэрвээ хүүхдүүд нь гимгүүгээд шахаа хийхгүй бол яах вэ? Муу талынх нь тэр хүүхдүүдийн чинь эд зүйлсийг аваад хэрэгэлчихэн шүү дээ. Амьд үлдэхийн тулд. Тийм учраас бүгдийг нэг дор шахаж байгаа гэсэн үг юм. Өөрөлтөө шахааны дундаа одоо ингээд чиглүүлэн гэж байх уу? Сайн руу, муу юм руу. Одоо чиглэл үүссэн. Ямар чиглэлүүд байна гэвэл чиний асуудаг шиг сайн муу бүх шинжүүд нь талцж эхэлж байгаа. Аваарч байгаа. Биений талд хүчээ өгж байна, биений талд хүчээ өргөж байна гэх мэтээр. Хэдэн хүч тэмцэлдэж байгаа гэсэн үг үү? Хэд би. Гэхдээ энэ зур хүн бол тэр чигээр аратан болж хувирна гэсэн үг. Зарим нь чөтгөрч болж болно. Зарим нь тэнгэрлэг болж болно. Тэнгэрлэг болохын тулд юу? Зарим нь орсихуй ертөнцийн дүртэн болж болно. Тэрний үс үг. Энэ газар уул ус нар салхи агаар гэх мэт хувирж болно гэсэн үг юм. Өө тийгээс дэш ашгүй. Тэр юу гэж? Яа тий? Баа. Тэр амар чөтгөрлөг. Одоо нэг араад нь биш. Тэр чөтгөрлөг юутай одоо бид нэр одоо сайн талдаа гарлаа гэж бодоход яаж тэмцэлдэх вэ? Та нар одоо тэгэл муудалцаал тэмцэлдэл байгаа шүү дээ, хэрэлдээл. Тийм. Тэдэрл байхгүй юу? Тэр одоо сүүлд нь шүүгтээд тунцсан байгаа штэ. Тэгээд сайн бүр амар сайн, муу амар муу болно штэ. Тэр тэртээ яаж алцах вэ? Шууд алцмаар байна гэнэ. Эхлээд талцах хэрэгтэй. Эхлээд талаараа. Дараа нь ингээд талцсан хойноо та нарын нэг ална гэсэн үг. Бидний нөө Одоо энд 3 сая гараар түн байлаа гэж бодъё. 4 хүчинд хуваарлагдах нь шүү дээ. Тэгэхээр 4 хуваана. Энэ 4 хуваагдж байгаад яах вэ? Хоорондоо алдчихж байгаад 2 нь байхгүй болно. За, үлдсэн 2 нь бас туйлаа үзэхийн тулд хоорондоо алдсан. Ингээд нэг нь үлдэнэ. Энэ бол тэмцээн юм шүү дээ. Шүүлт чинь ийм л байдаг. Ямар нэгэн тэмцэлгүйгээр ивэл донд гарч ирэх ямар ч боломжгүй гэсэн үг юм. Тэгэхээр өвөө чөтгөрлөг нь арай цөөхөн байх юм шүү үгүй юу? чөтгөрлөг мөнгөтэй гэсэн тийм. Харин тийм. Маш их. Тэд бол тооны үед үлэмж их байгаа. Тийм үү. Альбин хамгийн их юм шүү. Тэд ч бас их.
Одоо тэнгэрлэг нь хамгийн цөөхөн. Тэгээд нөгөөх нь бас цөөхөн тий. Тэгэхээр альбан читгэр багсгаж ижил. Та ер нь аль талынх нь юу? Өө нь л яасан ч яах вэ? Альч тал нь яасан тэгэл байж л ажиллаа ингээл. Та бараг тэр 5 хүчнийх нах. Ажиллаа л ажиллая. Альбинлэгэнд дийлүүл эрчим өгөөл чөтгөрлөгөнд дийлүүл жоохон дэмэн чинь. Тэнгэрлэгэнд дийлүүл тэрэнд нь тусалчихна. Өнөөхөнч дийлүүл бас тусалчихна. Улаачаа бодох хэрэгтэй баха. Аль талын гэж сагсалдаж явах үү. Тэггүй яа. Дуртай цаасан. Тэг мас бас чамаас Цөөлж ижил бид нэр цамцуул цагийнхан тоон тэнцэх. Дөрөв таланд яг тэнцэл ижиж. Тэгэхгүй болохоор альбан читгэрүүд нь олон байх таар хинхийгээ сорох гээд байгаа юм шүү гэж санагдав. Сорчлыг харъя. Та биднийг хардаг уу? Сүнсээр л хардаг уу? Улаа чи нүдээр дэмжүүлээд хардаг гэсэн тийм үү? Харах олон янз байдаг шүү дээ. Та нар болохоор нүдээр гэдэг үзлээр яваад байна. Гэтэл бид хоорондоо авиалбараар ярилцаад байна. Энэ бас нэг харах нэг хэлбэр шүү дээ. Анзаар бол та нарын ярьж хөөрж байгаа болгоноос ийм дүрс бий болдог гэж бод. Тийм. Бүрсэний тий. Ямар дүрс гарч ийн үү? Бүтэн том дүрсэн. Ямар шинэ. Тэнгэрийн нэгэн шиг хөөрхөн дүрсэн. Ямар шинэ. Тэгэхээр хүний нөгөө нэг Утаашгийн сүмгэлсэн дүрсээр үү? Гэрэл. Чи дуурахад чиний дуу хоолойны юм наашаага хэр удаж сонсогдох бол? Та хоёр ойрхон байвал ойрхон л сонсох байх. Хол байвал. Хол байвал нэлээд хол. эртээ амар хоол байвал Энэ бол зүгээр дууны давтамж. За, ер нь тийм шүү дээ. За, тийм. Тэгвэл бас дагуулж байгаа сүнсэнд бас тийм зүйл байдаг гэсэн үг. Тэр нь оюун бодолтой шууд хамааралтай байдаг. Чиний давтамжийг өвөө нь ингээд сонирдоод хүлээж авч байгаа бол цаана хол байсан ч бодлороо мэдрэх боломжтой гэсэн үг юм шүү дээ. Өвөө нь хоосон хий юмтай ярьж байгаа биш дээ. Тэгэхээр энэ бол та нар хэрвээ чимээ гаргахгүй бол өвөө нь харахгүй гэсэн үг бас болох нэ дээ. Харин чимээ гаргавал энэ дүрс бий болгож өгнө гэсэн үг юм. Та нарын чимээлбэрээр. Улаанаар бас болох юм байна те. Маш олон янзар юм биш дээ. Тэгээд одоо гэрэл сүлдэр тэгээ. Утаа тэгээд бас дулаан үнэр гэж болох уу? үнэр байгаа тий. Үнэрийг л ойроос л үнэр юм лөө. Онгодуудын үнэрлэх чадвар хүмүүс ихээс ямар байдаг бол Нэг харьцуулаад үзэхгүй тэгэл мэдчихэж шүү дээ. юу нэртүүлэх вэ? Хүүхдийн хоёрнууд өөр өөр үнэртэй тий. Энэ нөр бүр болохоо байлаа. Нөгөө маш гоё болоод байна. сунаад яриад байсан нэг үчин сунаад нэг бол хатагдаад юу ч болчихоо. Бараг яс байхгүй болох нь. Аллах шиг нүртэй болсон юм шүү дээ. За альчураа. Нэг яриад суугаад байсан харин энэ өөрөө мартцгаа өөрөө наадчихсан сууж байсан.
Баярын дана. Өө энэ Америк улс гэдэг тэднээс дандаа цааш штэ. Одоо дээр үед одоо 50-60 онд илүү цагаачилж гаднаас очоод тэндээ одоо ингээд үндсэн хүмүүсийг нь цөөрүүлээд эрх мэдлэхгүй болгож жагаад тэнд ингээд сууршаад тэгээ одоо өөрсдөө Америкийн гэж нэрлээд байгаа штэ. Тэгсэн мөртлөө тэдний тэр одоо нутгийнх нь яг үндсэн иргэдийнх нь одоо өвөгдөөс нь хилэнтэй байдаг байх та тий. Өөрсдийнхний газар нутгаар дээр цаачилж очичоод эзэн суугаад манай газар нутаг гэдэг болохоор одоо бас Израиль гэдэг улс тийм бэ. Ер нь бол нэг юм ойлго. Цаашид энэ олон улс оршихгүй. Зарим нь өхөн. Зарим нь мөхөн. Зарим их газар нутагт амьдрах болно. Зарим зүйл хүний үйлээс гадна Тэнгэрийн санаа гарч явдаг зүйл бий. Тэгэхээр өвөө тухайн үндэстэй одоо мөхлөө гэж бодоход тэнгэрт байдаг өвөг дээдс нь тэнгэрт байдаг өвөг дээдс нь бас байх болох уу? Улс үндэстэй мөхлөө гэж бодоход Байх болно уу? тэд нар тэгээ юу хийх вэ? Хийх юм аа л. Заавал үндэстэн үр хойцсон дуусахаар л тэнгэр дэх өвөг дээдс нь алга болох тийм ёс дүрм гэж байхгүй шүү дээ. Тэр чинь бид бараг тэнгэрээ хилжээдгийн ухааны юм л болох гээд байна шүү дээ. Хэрвээ Монголын ард иргэд байхгүй боллоо гэвэл тэнгэрийн өвөг дээдс нь мөхнө гэсэн үг биш. Тэгэхээр ойлгомжтой байна уу? Тэнгэртээ бас хийх үйлдэл байдаг гэсэн үг. Үр хойчоо хараад л байж идэг гэж бодлоо. Та нар энэ ертөнцид өөл дураараа байдаг бах. Харин Тэнгэрийн хараа хяналтанд орвол хинч дураараа дөрөх хэрэг байдаггүй. Бүх юм нарийн дэс дараалтай. Тэр дүрм хууль цаазыг зөрчвөл осор том ялан дом. Тийм зүйлүүд байна. Тэгээ хөрсдөд тийм гоё хяналт тогтоогоод тийм байж юм болтгоо баг та. Бүгдийг нь ухамсараараа Та нар ийм залтай хулгайч байж яаж шудраг ясны хийж чадна. Ёстой хууль дүрмд дарангуйлал галзуурал гэдэл уурлах үзээ. Ер нь олонхч нь хулгайч, худалч шүү дээ. Залтай. Ашигч хүмүүс. Ийм хүмүүс шудраг хууль ирүүл яах вэ? Бид дарангуйлал өртлөө гэж орилж чарлах байлгүй. Тэрнээс нь болж танилцах хэрэгтэй болно. Тэгэхээр энэ улс орны байдал бол нийт ард олны тусгал юм шүү дээ. Олноороо хулгайч байж ижил шудраг бус бий болдог юм шүү дээ. Та нар болохоор нэг цөөхөн хідэн эрх ашигтан мэдлэлтэн гэж худлаа ярьдаг. Үүндээ та нар баяжуулдаг. Та нар тэднийг дэмждэг. Тэднэр төр улсаа захируулдаг. Тэгчгээд бид буруугүй шүү. Тэднийг л тэдл буруутай гэж жүжиглэх нь өвөөд нь таалагддаг. Угаасаа л хулгайч нь үнэн, худалт нь ч үнэн, ашигч гэдэг нь ч үнэн гэдгийг та нар эндээс гарч яваад ч мэднэ. Тийм байдал төрийн эрх мэдлэлтний
уулуурхайн их ашигтнууд нь залтай харин би дариухан гэж ярих нь тэнэг хэрэг болно. Одоо харин хатуу шийдэх зүйл нь тэр юм шүү дээ. Өөр хүүхдүүд ч улам зовх болно. Буруу явах. Буруу юм хийснийхээ төлөөсийг эцэг эхийнхээ хийснийг тэд заавал үүрэх болно гэж л хэлээд байгаа юм шүү дээ. Энэ бол үнэн. Ингэж хэлэх өвөөсөх нь онгодч байхгүй. Тийм биз. Харин ч та нарт толгой дэвсэж чих зөөлөж тэгж хэлэхэд тий муу сайн их мэдлэлтнүүд тэгсэн тэд бол төрийн асуудлыг ингэсэн гэн. Нэг бол тэр цаг үед бид ийм сайхан байсан. Гэх мэтэрл өнгөрснөө нэг бол ярина. Нэг бол нийтийн төлөө хэл амнаас айж нийтийг худлаа магтах болно. Сайхан цаг ирэх болно. Тэр үед бэлэн байцгаа тосч билд гэж худлаа ярьж улноор төөрөгдүүлэх үз. Харин нөгөө тэгж чадахгүй. Та нар улмал зовно. Энэ янзаараа байгаа л байвал. Алаад өгөөч гэтлээ зовх болно. Тэнгэр биднийг нэргэж өгөөч гэтлэн. Зүгээр та нарыг нэг амархан өхүүлнэ гэж байхгүй. Хэрвээ тэнгэр хэлгэнсэн бол та нарыг шууд алахгүй. Амьдаар чинь тамалж хатаах болно. Амьдаар чинь хатааж тамлаад бүр алаад өгөөч гэж гуйтлан тамалсаар угаад хамгийн сүлд нь авч явна. Тэгээд жинхэнэ тамалдаг газар аваачна гэсэн үг юм шүү дээ. Эхлээд там даваачихын тулд бэлтгэл хийх хэрэгтэй байдаг юм шүү дээ. Энэ бол дүрм. Харин сайн сайхан бай гэж хичээж байгаа бол айжмаар ивэл өгч бүх юмыг тосож бэлдэж өгдөг юм шүү дээ. Харин тамийн амьдралаа сонгож байгаа бол тамийн нас бэлдэж өгдөг гэсэн үг юм. Өрсөлдөөн байх тусмаа сайн байдаг. Юмны сайн мог мэдж авдаг. Гэтэ ингээд нөгөө нэг улаач төр болохоор бүх юм өрсөлдөө бүх юм ингээд тэмцэлтэй эдэр гэдэг өнцгөр ингээд яриад байдаг байхгүй юу? Би болохоор тэгж боддгоо шүү дээ. Тэгэхээр би одоо тийм өрсөлдөө тэмцэлтэй байхгүй болохоор жоохон сонирно. Гэтэ яг уу одоо өмнөх өөрөөсөө гэдэг ч юм уу илүү сайн байх хэрэгтэй дэр гэсэн одоо өөртөө л тийм юмыг тавьдаг болохоос бусад хүмүүсийг ерөөсөө нэг тийм дайсан байсан гэж ерөөс нэг тийм харагддаггүй. Тэгэхээр энэ сайн юм уу? Чи ер нь энд байх ямар хэрэг байна? Тэр дээшээ очисон дээр юм шүү. Чи буруу газараа дурдсан байх шүү. Өөрчлөгдөх байл гэдэг тийм ээ. Цагийн яйсаар. Тэгэл анх ингээ миний дайсан байсан ингээ эрэнгут амар сонсон мэддэг гэсэн шин. Юу яг яагаад тайсан гэдэг. Сүүлдээ жоохон чихэнд нь алдаад. Хүн ертөнцийг яаж өвчс туулахаас хамаарч ертөнц тэгж харагддаг шүү дээ. Хайрын донд өссөн ад жаргалд омбсон хүнд амьдрал ад жаргалтай мэт харагддаг бол өшөө хонзон өрсөлдөөн тэмцэлдийн донд өссөн хүн хорвоог тэгж л харна. Яагаад гэвэл хизээчний сайн сайхан ад жаргалтай байдлыг тэр мэдэрч үзээгүй учраас. Улаач бол амьдрал цусгүй дайн гэж хэлдэг. Хизээч юу ч болж магадгүй гэдэг цусгүй дайн. Сайн муудаа биш байхын тэгэл хүн болгоны тулах юу өөрөөр. Зарим хүмүүс нь хорвоо ертөнцийг арга зайл гэж боддог. Залтай хүн л амьдэрдэг. Эсвэл ашигч хүн гэж. Одоо гэхдээ яг тэгдэж штт. Өвөө. Тооны байдлаар Харин яг л ингээ хүмүүстэй ингээ харилцаа холбоо сайн тогтоодог, арга зайл мэхтэй хүмүүстэй нэг тийм
нэг тийм амиа болгоо явдаг гэдэг хүмүүс эдэн шүү дээ. Тэднэр л ингээд арай илүү яваад идэх ч юм уу арай Жишээ нь улааш тийм хүмүүс дурггүй. Залтай амт тэгээд ер нь таарах болгонд бол наманж байдаг. тиймэрхүү хүмүүс л дэшээ гардаг одоогийн нэг. Тийм хүмүүс чинь олон болсон учраас энэ улс орн чинь ингэж илдэв юм болж байгаа шүү дээ. Үйл ажиллагаа бүх юм л шарга гунж, дойлгонж, тал засчил явахгүй бол болохоо байчихсан шүү дээ. Хэрэггүй болохоор юм. Наатан авирч ирэн тэр манжин цаг үеэс л юм болцсон шүү дээ. Дойлонж, дойлгоноо юуг мэрч. Гэхдээ тийм хүмүүс хизээс түүх үтээдгүй. Тэд тэгсгээл унтраал ашиглагдал дуустдаг хүмүүс юм. Тэрнээс би дааж өөрсдийн бахархал гэж байхгүй тийм. Тийм. Тэгсээр бол дуустдаг. Тэгээд тэр хүмүүс одоо өөрөө тэр тэгж яваагаа мэдхгүй тэр сэтгэл зүрх нь өвддөг юм хата. Би тэгчлээ шүү. Гүй наадуул чинь тэнэг биш бүгд мэдж байгаа. Тэрнтэй санаа зовдгүй юм байна тийм үү? Тэгээд нэг удаа тэгчихсэн одоо дараа удаа тэгчих юм уу яа. Сурсан арга юм чинь дээ. Гэтэ зарим хүмүүсийн одоо нөгөө нэг тиймэрхүү одоо гадагшаа ингээд чиглэсэн харилцаа надад таалагддаг. Би өөрөө нөгөө нэг хит дотгошоо харилцах шаардлагатай хүмүүстэйг харилцчаал бусад үед зүгээр ингээд шаардлахгүй бол ингээд bijдэг болохоор ингээд коннект үүсгэх харилцаа холбоо үүсгэх яваад байгаа хүмүүс одоо гоё санагдаад идэв шүү дээ. Гэтэ тэр нь ингээд муу аргаар одоо ингээд хүмүүсийг ингээд ашиглах гэсэн санаа сэдэлтэй хүмүүсээс арай өөрөөр бас ингээд зүгээр харилцаа холбоо сайн хүн гэж яддаг шүү дээ. Тэднэр бол надад гоё давуу тал юм шиг л санагдав. Тийм ээ, хоёр тойлтой байх нь. Нэг нь бол бусдыг хохироож залим их үүсгэж дойлгомдог хүмүүс. Өнөөх нь ямар нэгэн уур амьсгалыг гоё сайхан болгож нийтж болгож өгдөг төрөл гэх юм уу да. Тэгж дүгнмээр юм байна. Тэгэхээр юмд хоёр талтай гэдэг чинь. Яаж өгөө хоёр дахь тал руу нөрөх вэ? Муу тал нь уу? Үгүй Харилцаа холбоо тийм. Одоогор тэгээд яах вэ? Зарим нэг нь өхөг. Дараа нь ойролцоо хүмүүс чинь шалгараад үлдчихнэ. Ойлгосноо. Одоогор дөрөв талцсан байхад тийм ч их харилцаа холбоотой нийтж байгаа дэми. Цаанаасаа тэгэх юм биш. Би ч уг нь ингээд амар гадагшаа байдаг ингээл тас идрээ нэгэл ингээл гоё байдаг хүн чинь бүр сүүлийн үед ингээл нэг тийм Номын дуу сонсоод их юм дотгошоогоо боддог болсон юм байлгүй дээ. Өчний олон дундаа орсон хуурамч юм аяг байлаа гэдэг өнө төрхийн мэдрээд байвал яах вэ? Тэдний нүдний харц биеэс ялгарах өнөр муу бодлын эрчин мэдрэгдээд тэгсэн ирнэ хуурамч дүр эсгээд байгааг чи мэдрээд байвал яах вэ? Бид орхолд өнөр гэж байдаг. Хорон санаанд өнөр гэж байдаг. одоо нөгөө нэг аура эрчим энерги гэж байгаа да тэрнийг ингээд нөгөө нэг тийм судалдаг юмд одоо аль эрчим нь илүү ингээд давмгайлан тэр энерги нь одоо нөгөө нэг бас өөр ингэсэн үнэртэй гэдэг. Энийг хүн ялгах боломжгүй. Багц ч ялгахгүй. Харин тийм. Энийг тусгай чадвар ялгадаг юм. Бид нар ямар үнэртэй ч юм уу? Хэлэхгүй. Нүүрс өдөрч байна. Нүүрс өөр юу нэрт юм? Хоньны мах. Утсан мах үнэртэй чинь. Нүүрс хоньны мах тэгээд юу ядг юм дээр. Юу яж болох вэ? Ингээд айлдруу дуусгая.